Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За, багш нарын хийсэн хичээлээ түгээн дэлгэрүүлдэг, туршлах солилцдог багшийн хөгжил сайт нь хэрхэн өөрийнхөө боловсруулсан видео хичээл болон видеог оруулах талаар өнөөдрийн хичээлээр үзье. Мэдээж тусламжлсан дотор хичээлийг хэрхэн оруулах талаар заавар байдаг. Гэхдээ энийг видео хэлбэрээр та бүхэндээ бэлдэж байгаамаа. За, эхлээд багшийн хөгжил сайт руугаа орно. За, тэгээд агуулга дээрээ дараад агуулга оруулах гэдээ арчна. За тэгээд агуулгын төрлийг сонгоно. За, ямар ч хичээлээс болно те. За урьдчилсгал. За, ингээд бичлэгээ оруулахдаа доотлын талбарт HTML design preview гэдгээс HTML гэдгийг сонгоно. За, энийг сонгочоод өөрийнхөө оруулах гэж байгаа бичлэгийг эхлээд YouTube-д байршуулсан байх шаардлагатай. За, YouTube-ээс ингэж үзчих хоорондоо за ингээд доош нь гүйлгэнгүүт share гэж байгаа. Яг энэ бичлэгийн харалдаа доор share дээр дарангууд share embed email гэж байгаа. За, эндээс embed-ийн сонгонгууд энэ линк идэвхжинэ. За, энэ дээрээ маусерээ дараад копитэд авчи. За, тэгээд энэ хэсэг дээрээ paste. За, тэгээд буцаад design руу шилжихэд таны бичлэг ингээд агуулга дээр нь видео хэлбэрээр харагдах боломжтой. Энэ маягаар та хичээлээ видео хэлбэрээр бэлдэх боломжтой маа. За, ингээ харахаар видео маань ингээ хичээл дотор маань ингээ орцсон байна. За, иймэрхүү маягаар та бүхэн хичээлээ сайн бэлдээрэй. Амжилт хүсье.